Энэ манай энэ номын хурдан төвд төвчөөд ажилладаг. Энэ ажиллаж байгаа хүмүүсийн надаас 80% өөртөөс эмэгтэйчүүд 35-аас дээш насны эмэгтэйчүүд байдаг. 5% нь бол хүчний мэргэжлтэй байдаг юм аа. Яагаад ийм байдал төрсөн бэ гэхээр улсын Улаанбаатар теннистийн хөрөнгө оруулалтаар 0.7 м зам тавих болсон учраас манай улаан замын тараас орсон энэ зураг өнөөдөр хөгжиж байна. Дэлгүүрт 15,000 нам зарж хахад бид нар оюутнууд 15-аар зардаг. Хамаагүй хэв зардаг. Тэгэхээр хойч ховор ном хаанаас авахгүй бид нар орж ирж байгаа юм бол арт түн эсрэг намын солилцоо одоо дэлгүүр дээр хүүхдүүд сурах бичгээ аваад очив тийм. За энэ сурах бичгийг энэ жил авчихсан. Энэ жил одоо хэрэггүй болчтой хаях хэцүү тийм. Зараа нөгөө номоо авъя гэхэд өөр газар байхгүй. Дэлгүүр хууч ном авахгүй. Тэгэхээр бид нар 8-ын номыг авлаа гэхэд 9-ийн номоор дэлгүүрээр солилцдог. Арт түн би юутай ажил хийдэг байхгүй юу. Тэгэхээр одоо бид нэр тийм. Одоо ингээд бид нэр одоо хөөж туугаад ямар ч газар зааж өгсөн юм байхгүй. Тэний газар зааж өгсөн тэрэн найдтай ч юм уу гүүр ч юм уу тийм бид нэр тэр эсвэл төвийн одоо наагцлах гэдэг байгаа тэр хүн газар зааж өгөөд оруулаа. За бид нар өнөр олчих. За нэг жилийн дотор ороод өөрөө гэсэн газартай болохгүйдаа бид нар энэтэй өөр юм хийгээд та нар гаргах бид нар одоо энэ хайчихгүй. Энд чинь хамтны үйл гэрэл харагдахгүй байхгүй юу? Хацгаа байхгүй. Тэр энэ бүгдийг шийдэж өгөөч ард нь өчмөө амьдралтай хүмүүс байгаа. Одоо тэгээд телевизээр үзэж байгаа хүмүүс одоо хотын дараах ерөнхийлөгч энэ бүгд сонсож байгаа бидний бас эргэж хараач гэж хүсэж ин хэмлэн бодлоо хийж байгаа. Тэр нийтийн өмчөөр хацаанд баяр гэж хүмүүдэг манай хажууд эсэд өгөж баар байдаг. Эсэд өгөж одоо энэ баар байхгүй. Тэр баар байдаг байна. Энэ баарны эцсийн дам гэж юм байдаг. Энэ хүнд одоо өнөөдөр ийм юм хийж байна. Энэ гадналтаа нэг асартаа тэр асар нь болохоор одоо зөвшөөрөлгөө бид нар мэдэхгүй. Тэгээд тэр асар нь бас тараас орсож буудах гэсэн. Ингээд асрын одоо буудах гэдэг гэсэн чинь хажууд тийш хижүүлээд буудахаар болсон. Тэрний доор одоо энэ номын павильон байна гэж байна л да. Ер нь дөрвөн барьчих гэж. Тэгэхээр барьж байгаа газар нь болохоор бас яг бидний байгаа газраас илүү одоо улааны шугам 2-3 шугам явчихсан ийм газар байгаа. Тэгээ энэ газрыг бол байх тэр газар дээр одоо бариад энэ манай хүмүүсийг одоо оруулъя гэж юм л да. Энэ бол баталгаатай биш. Энэ бол амьдралын баталгаа биш гэж би бодож байгаа. Яг л энэ ном зардаг хүмүүс чинь бид нар 1990 оноос эхэлсэн учраас өнөөдрийн хууч номыг ямар үед нь одоо бодох муутай байдаг. Ямар манай энэ хамт олон чинь ямар хүмүүс нь ядуу амьдралтай, ямар хүмүүс нь өчин зовлонтой, ямар хүмүүс нь ямар бусдын очихгүй гэдгийг бид нар хамт олонноос ингэж ярьж шийдэж явж ирсэн учраас зүгээр баарны эзэн бол бидний амьдралд мэдэхгүй байхаа гэж бодож байна. Нэгэр нэр баарны эзэн газар өгч байгаа бол тэр газар бид нар заагаад өгөөч. Бид нар бас нэг 5-3 цасаа гараад түрэн гараад барья гэсэн ийм саналтай